та бүхний өдрийн мэндийг төшөөлье. За өнөөдөр өнөөдөр одоо юмд бол цаг хугацаа их чухал үүргийг үүсдэг. Яг гоо өдрийн хурцтай бол цагаа олж хурцж байгаа ухаар түнээ хурцтай байна гэж явдаа бодож байгаа. Ингээ та бүхний хүсэл эрмэлзэл хэлээрэй гэж хүсэе. Жирэг одоо энэ өнгөрсөн 10 хүртэл бид нар маш их ярьсан. Дээр дооргүй яриад хэзээ төгсөх ярьдаг. Тэгээ юмыг ярихаараа зөвхөн шүүмжилдэг. Харин энэ астаа дутагдал энэ улсоор яаж хөгжих тухай маш бага ярьдаг болсон юм. Өнөөдөр бидний энэ хуралдаа бол яаж ажил амьдралаа хөргөн татах энэ улсоор яаж хөгжлийн зам руу оруулах вэ? Яг бүгдээр хариуцлагатай ажиллаж амьдрах вэ? Яг тэгснээр бүгдээр ад жаргалтай амьдрах вэ гэдэг асуудлыг хэлцгэж энэ зурсан юм аа. За мэдээж хэрэг одоо бид нэгэн олон аймаг одоо ингэж яваад ирсэн хуралдаа зохион байгуулаад за биднээс нэг юм асууж байгаа. Тэгээд та нар чадах юм уу надад гэж. Тэгж асууж байгаа. Тэгэхээр би өөртөө тэгж чадах ёстой. Мэдээж морин дээр сууж хөлсөл хийх бол амарх. Мориноос буугаад тэр усаа хөлгөх хэцүү гэж нөгөө бог гэмээр хэлдэг шүү дээ. Тэр чөлөөт кинонд гардаг. Тэр бол үнэхээр 1990 оноос хойш ерөөсөө бид нар улсаартай ажил салбараа нураацсан. Нураахтаа бид бас өөрсдөө хүсэж нураацсан юм биш. Ерөөсөө хуучин социалист лагер байна тэр чигээр нураах. Манай хуучин барьж байгуулж ажилтны зөвцөл байна. Технологи шинжилт байхгүй. Запас хэлбэг байхгүй. Санхүүжилт байхгүй ингээд нурсан. За энэний хооронд ямар зөвцөл шинээр бий болох вэ гэдэг асуудал өнөөдөр болчихсон онцгойгоо ихэнх хэрэгт байна. Ажгүй хэлэн гэдэг бол замуу дээр очиж жоохон хогцлуулж авчир тэрийг зах зээл дээр нийлүүлэхийг бид зах зээл гэж ойлгосон юм. Тийм учраас бүгд найраг энэ асуудлыг 1900 одоо сүүлийн 20 жил ярьж байна. Өдөр хөгжүүлээ. Ажил дуржүүлээ. Бүгдээ ажил хий. Ямар сандаа нэг залуу өртөө дээр 2-3 жил өмнө анх нэг зүйлээр гарсан. Өтгөр хүнийг бий болгосон. Тэр хин хэсбэг гэсэн чинь. Уянгийн жаргасан. Тэгэхээр би бодод энэ би ганцаараа ажиллаад бусдын бүгдээрээ дэвтэн жаач орлоо. Ингээд сууж байгаа юм байна та ер нь. Тэгээд ингээд дээр насны эцэд дүүр хөтөлбөрийн баатарыг одоо авсан. Харийг аваад өгч. Өсөлтөө багтахгүй дараа нь энэ одоо гэдэг юм утгаа алдсан одоо. Хүссэн болон нэг одоо авдаг боллоо. Би энэс их санаа зовж байгаа. Энэс их хийчихэж байгаа. Миний ээж бас амьдсэр. Өдөр шөнөгүй ажиллаж байна. Тэгчээ тэр ажил хөдөлмөрийнхөө үр дүнд хийсэн гарын бүтээх үр дүнд тэр шагналыг авдаг байсан. Тэрнээс өөр гуйж надад одоо өгч хийж авахгүй байсан. Энэ бид нар ямар ёс суртахуунтай нийгэм дотор амьдарч байна гэдэг нь зөвхөн энэ одоогоор жишгэл ойлгомжтой болсон шүү дээ. За дараа нь мэдээж хэрэг ер нь бид нар бас хүний үг сонсоо байсан. Хүнийг сонсороо хүнийг яаж ярьж гэдгийг илүү их ярьдаг. Юу ярьж гэдгийг ярьдгүй байх жишээ байсан. Тэг. Одоо би энэ жаргал сарны хорон ямар уртын, хөлний ямар царай унтай тэрийг тэгэхээр бид нар зөв сонсож, зөв бодож, бүгдээ зөв амьдрах хэрэгтэй.